Монгол улсын үндсэн хуулийн 1-р бүлэг 3-1-ийг санагдав. Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Ажил гүйдэл, ядуурал, архиталт, авилгал, хэл хахуул, бурангүй үзэл, усрамгүй үйлдэл газар авлаа. Бид үргэлж ард түмнийхээ талд хатуу зогсно. Эх орон бол ард түмэн бол эх орон. Эх орон ард түмнийхээ сайн сайхны төлөө ард түмний чөлөөтийн дээр таны дэргэд. Ард түмний дуудлагаар 1941 бид эрс мэдээлнэ. Сайн байцгаана уу эрхэмдүүд үзэгчдээ. Royal HD залуусын телевиз асуудлын мөрөөр нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Мэдээж бас асуудлын мөрөөр иргэдийнхэн санал гомдлын дагуу янз бүрийн асуудлыг шийдэхийн төлөө энэ тэнд ороод тэр хүмүүсийн өөрсдөө шийдэж чадах байгаа асуудлынх нь тэр хүмүүсийн өмнөөс бид нар бас явж янз янзын газар ороод бас нэг хэрүүл маргаантай бас нэвтрүүлэг гарч илээдэг та бүхэн бас мэдж байгаа. Тэгээ сарын хажуугаар сайн үсийг бас бид нар бас давхар хийд юм аа. Тэгээд бид Монголын Royal Academy дотор орж ирээд байж энэ сургууль Монголын Royal Academy. Тэгээ энд бид нэг ангийг олж уулзах юм а. Тэгээ нэг асуудалтай. За энд шалгалт авч явах шиг байна. 403. Тэгээ энд ямар асуудлаар явсан бэ гэхээр нэг хүүхэд байгаамаа нэг. Энэ нэг хоёр нэлх хүүхэд байгаа. Та бүхэнд бас зургийг нас ингээд нэг харуулъя гэж бодож байна. Тэгээ энэ хоёр хүүхэд маань болохоор ихэр хүүхэд байгаа. Тэгээ нэг нь зүрхний цоорхотой гэсэн онштой, хүнд өвчтэй. Тэгээд эмчилгээ яаралтай хийлгэх шаардлагатай гэд энэ хоёрын хүүхдийн ээж нь бас бидэнд хандсан. Ард түмний дуудлагаар 1941 бид эрс мэдээлнэ. Ерөнхийдөө бас энэ талаар бид нэр загтлыг хүлээж аваад за ямар ч байсан асуудлын мөрөөр нэвтрүүлгээр ард түмэндээ ард иргэдтэй бас хандъя гэж бодож байсан. За гэтэл бас энэ хоёр ихэр хүүхдийн талаар за ялангуяа энэ зүрхний сорхотой байгаа инх билгийн талаар бас энэ Royal Academy нэг хэсэг ангийн залуучууд мэдсэн байна. За Royal Academy сургуулийн магистрийн төрийн юуны англи төрийн менежментийн англи уу? Төрийн удирдлагын ангийнхаа тий. Магистрийн төрийн удирдлагын ангийнхаа Royal Academy магистрийн төрийн удирдлагын ангийн хамт олон залуучууд нэгдсэн байна. Тэгээ нэгдээд энэ инх билэг хүүхдэд бас туслая. Ээжд нь бас энэ захиа бичсэн ээжд нь бас туслая. Тусламжийн гараа сунгая гэд. Яг ямархуу аргаар туслах гэж байгаа юм бэ? Би бас сайн мэдэхгүй байна. Ямар ч сан ороод уулзъя. Энд бас бүгдөө байж ах шиг байна. 402 дотод гэсэн энэ мөн баха. Ингээ хамт оръё. За сайн байцгаана уу? Энэ нөгөө магистрийн төрийн удирдлагын ангийнх мөн үү? Мөн үү те? За. Би нөгөө телевизээс явж байна. Та бүхнийг бас нөгөө бидэнд асуудлын мөрөөр нэвтрүүлэгт хандаж бас уцаараас холбогдсон шүү дээ. Нэг хоёр ихэр хүүхдэд туслахсан юм аа. Хамт олноороо ингээд байж гинэ хүрээ дэрээ чи гэсэн. Яг магистр сурж байгаа энд байгаа залуучууд бүгд 70,000 төгрөгийг хандивлаа гэж байна. Нэг сарынхаа 70,000 төгрөгийг хандивлаа гэж байна. Тэгэхээр яг нэгдэж байгаа хичнээн залуучууд байгаа юм. За одоогийн байдлаар бол манай анги бол 16 хүүхэдтэй. Тэгээ 16 хүүхэд манай отгой хичиг хийхэд бол бид нар бол эхлээд бол маш сайхнаар хүлээж авсан. Энэ бол тэгээ цаашаа гэр бүлийн ингээд судлахад бол бид нартэй л адилхан залуучууд дөнгөж аав ээж нь 25 наснда анхныхаа хүүхдийг төрүүллээгээ баярлаад тэ ихэр хүүхэд гарчлаа гэж бөөн баяр болж итэл төд бодлого гонигтай мэдээ ирсэн гэл тэгж ярьж илээ л дээ. Тэгээд зүрхэн цоорхотой байсан гэд. Тэгээ бид нар ч өөрсдөө залуу улсууд тэгээд бас энэ залуу хүний бас ийм сайхан ингээд сэтгэлээр биднэрт ингээ хандаад туслаач гэж яхад бид нар яаж цаашаа гэх үдэ те. Тэгээ манай отгойгч энийг танилцуулаа. Тэгээ бид нар бол хамгийн ихний туслах юу бол хөрөнгө оруулалт бол биднэрт бол оюутны 70,000 орж ирж байгаа. Тэгэхээр эхнийхээ сарын 70,000-ыг энэ хүүхдэд өгье. Талуулангийн өгье гэж 16 хүүхд бол энэ дээр бол сайхан санал нэгдээд шийдсэн байгаа. Тэгээд дээр нь яг би нөө Солонгост энэ талын чиглэлийн үн төлбөргүй хагалгаа гэдэг эмнэлгүүдийг бас олж судалж мэдээд тэгээд тэр тал руу нөө эмчнэртэй хандаж мэйлээр харьцсан. Тэгээд тэр эмчнэр нь яг ихний ээлжин та нар тэр хүүхдийнхаа
одоо яг ямар цоорхой өөр цоорхой байж магадгүй биднээс одоо хагалгаа эдгээс гадна өөр цоорхой байж магадгүй ихний ээлжин та нар тэр хүүхдийнхаа тэр одоо яг ямар имчилгээ хийж байгаа тэр бүх юмнуудаа явуулчихаа хэрвээ болцоотой байх юм бол бидний ямар ч үн төлбөргүй хагалгааг нь хийдэг хагалгааг нь хийгээд өгөө. Гол нь одоо юуны зардлыг бол бид нар бол дааж чадахгүй байна. Одоо ирж очих зардал, очиод байрлах зардлыг бол дааж чадахгүй гэдгсэн байгаа. Тэгэхээр ядарч бид нар тэр имчилгээнийхэн зардлыг нь олдгүй маа гэхэд ирж очих тэр одоо байх зардлыг нь олчих юм бол бас нэг том хувь нэмэр. Дээр нь энийг одоо ямар ч үн төлбөргүй 100% одоо тэр имлэгийг нь олоод өгчвөл бүр их одоо том одоо буян болно шүү дээ тий. Тэгэхээр аав ээжд нь энэ саналын тавьсан тэгээ аав ээжэд гэсэн маш одоо тийм баяртайгаар хүлээж аваад тэгээд 22-нд бид нар евро одоо явуулж байгаа. Солонгос руу бүх одоо тэр имчилгээнийх нь бүх юмыг цуглуулсан байгаа. 22-нд одоо тэр эмчийн гар дээр очихоор бүх юмыг зохицуулсан байгаа. Тэгээд одоо гол нь тэр эмч үзээд манай тэр хагалгаа хийж болноо. За манайх 100% хагалгааг нь хийя гэх юм бол одоо маш сайхан мэдээ болж ирэх гээд байна л да тий. Тэгээ тэрийг бас хүлээж хэрвээ тэр одоо имлэг манай дээр энэ хагалгаа одоо ямар ч их болцоогүй байна гэх юм бол бид нар одоо яг тэр хятадд тэр 40 хэдэн сая төгрөгөөр хагалгаа их тэр юу нь одоо бас нэг зүтгэж ажиллая гэсэн бодолтой л байна. Энэ болохоор өсвөрүүлсэн юутай болох тойроо цаашаа тархудаг аахгүй. Тийм утга учиртаа энэ богино хугацаанд нэмжлээд харга хэмжээ авахгүй бол хүндрэл гарах аюултай. Тийм утга учраас энийг цааш нь хүнд өргөжлүүлэн өрөвсөлн тархал ийг нь бий болохгүй учраас бид бүхэн энүүдээр яаралтай хагалгаа бас нэг лазер мазрын хагалгаанууд уг нь хийгдэл байдгийг. Гэтэ бол Монголд бол нэгэнтээ ихнэлсэн эрүүл мэндийн төвн болохоор хийхгүй энэ хүн чадамжаа даахад хүндрэлтэй гэдэг тиймэрхүү асуудлууд тавиад байгаа учраас өөр оронд хийлгүүл илүү зүгээр хаа. Тийм учраас бид бүхэн нэгдээд энэ бүхэн өвчний гарах үр дүнг нь би энэ бүхэнд бүгдэнд нь тайлбарлаад өгч учраас манай их аягүй сайн дэмжиж байгаа. Тийм учраас бид бүхэн сэтгэлээрээ тусалж байгаамаа. Тэгээд дараагийн гарах асуудал дээр бид бүхэн бас тодорхой хэмжээний бас тусламжийг гараа бас цаашдаа сунгах болно гэдгийг та бүхэнд хэлмээр байна. За ингээд Royal Academy магистрийн ангийн залуучуудаа бүгдэнд нь баярлалаа. Тэгээд сайн үлс дэлгэрэх болтгой та бүхэн ч гэсэн бас тэ буян заяан дэлгэрч бас эргэж бас хизээ нэгэн цагт бас ирэх баха гэж бас та бүхэндээ бас хэлье. За баярлалаа, баяртай та бүхэндээ. Ард түмний дуудлагаар 1941 бид эрс мэдээлнэ. За бид нэгэн айлд хүрэлцэн ирээд байна. Энэ айл бол мэдээж бүрэн төгс гэрэлмэн хоёр их байгаа. Тэгээ энэ хоёр ихэр хүүхдийг та бүхэн бас хараад таних нэг нь бас таньж байгаа. Бүрэн төгс гэрэлмэн хоёр манай Royal HD залуусын телевизэд анх удаа захиа бичижсэн юм. Хорвоо дэлхий сонсон ээжийн бүэн анхны дуу. Сайн байцгаана уу? Royal телевизийн хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Бид та бүхэнд охиныхаа талаар загтлаар мэдэгдэж тусламж хүсэх гэсэн юм. Охтуудыг маань бүрэн төгсийн инх бэлэг, мөнх бэлэг гэдэг. 2011 оны 12 дугаар сарын 3-нд эхний лагсын эрдэм шинжилгээний төвд мэндэлж эцэг их ахан дүүстэй баяр баясгалан авчирсан билээ. Гэвч охин инх бэлэг маань төрөлхийн зүрхний цоорхоттой төрснийг эмч нар үдэж өдийг хүртэл эхний лагсын эрдэм шинжилгээний төвд хяналтанд явж байна. Октод маань ой өнгөрч байгаа. Гэсэн ч инх бэлэг охины маань зүрхний цоорхоог зайлшгүй нүхэн эмчлүүлэх шаардлагатай гэд хагалгаанд нь шаардлагадах хөрөнгө мөнгөний бэлтгэлтэй байхыг зөвлөсөн юм а. Иймд элэгнэгт ахан дүүс та бүхнээс тусламж дэмжлэгийг эрхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Охинд минь тусалж тусламжийн гараа сунгахыг хүсэн энэхүү загтлаа бичлээ. Та бүгдийн халуун сэтгэл охинд минь гэрэл гигээ болон ирж эрүүлэх эх орондоо хэрэгтэй эргэн болно гэдэгт бид итгэж залбирч сууна. Бүрэн төгсийн гэр бүлээс 2013 оны 1-р сарын 13. Ямар учраас бас бидэнд хандлаа. Тэр талаар бас дэлгэрэнгүй бас сайхан ярилцъя. Өмнө нь бас бид нэг нэвтрүүлэг гарсан. Тэр нэвтрүүлэг болохоор манай мөнх бэлэг, инх бэлэг гээд хоёр охин байгаа шүү дээ. Хоёр ихэр охины маань нэг охин одоо инх бэлэг нь төрөлхийн одоо зүрхний цооролттой төрсөн гээд ерөөхдөө гарч ирсэн. Тэгээд яг энэ дөрвөн маань ингэж яг зэрэгцэн сууж бас нэвтрүүлгээр арт түмтэйг уулзж байгаагүй. Тэгээд яг одоо миний хажууд бол мэдээж бүрэн төгс мөн одоо бүрэн төгсийн гэрэлмаа хоёр ихэр охин одоо 2 сартай мөнх бэлэг, инх бэлэг гээд хоёр охин маань сууж байна. За сайн бацхан уу. За танай Royal телевизийн хамт олонд ингээд захиа авчих шалтгаан нь бол манай
2011 онд манай миний эхнэр гэрэл маяг амарчиж эхнэлс эрүүл мэндийн төвд амарчаад бас 2 ихэр хүүхэдтэй болсон. Тэгээ бидний битэрийн бас анхны хүүхэдтэй. Тэгээ бас баяр хөөрүүлж маш их бэлэгшээж анхны хүүхэд бас 2 ихэр хүүхэд төрсөнд бас баярлж лээсэн. Тэгээд анх төрөхөд бол ямар нэгэн мэдэгдэх юм байгаагүй. Төрсний дараа 3 сарын дараа эхнэлс эрүүл мэндийн төвд бас ирж үзүүлээрэй гэсэн эмчийн зөвлөмж байсан. Тэгээ энэхүү зөвлөмжийн дагуу би тэгэд 2012 оны 3 сарын 2 доор очиж үзүүлэхэд миний охины хоёр охины одоо энэ ярьж байгаа энэ инх билгийн маань бас зүрх нь бас төрөлхийн цорохотой. Одоо инх билэг өх яг энд сууж байна уу тий? Би бас 2 ихэр болохоор бас ялгаж цалгаад чаддгүй. Тий мөглөг нэш харж чинь тий. Тэгээд захиа бичих шалтгаан бол миний одоо энэ инх билэг охин маань бас төрөлхийн зүрхний цорохотой төрөлсөн. Тэгээд тэр 3 сараас хойш бол эхнэлс бас эмчийн дүгнэлтэнд бас хяналтанд явж байгаа тий. Хяналтанд явж байгаа. Тэгээд 2012 оны сая өнгөрөх 12 сард охиноос үзүүллээ. Тэгээд үзүүлэхэд бас миний охины зүрхний цоорхоноос хэмжээнээс томорч байна. Зайлшгүй бас хагалгаанд гадаад явж хагалгаанд оруулах шаардлагатай гэж нэмтрүү мэдэгдсэн. Тэгээд энэний үр нөлөөнд бас танай нэвтрүүлэг болон тэгээд бусад хамбатан саднараа бас хандаж тусламж дэмжлэг хүсэж байна. Энэ өвчин бол зүрхний цооролт нь бол Монголд бас хагалгаанд орох боломжгүй байгаа. Хараахан тий. Тэгээд заавал гадаад орон руу хандаж хэмжлэх шаардлагатай болоод байгаа. Хамгийн анх бас гэрэлмаа мэдээж одоо инх билэг охиныг охиноо зүрхний цоролттой гэд сонсож байхад бол үнэхээр хэцүү хүндэл байсан баг тийм ээ. Тэгээд яг хизээ яг анх яг мэдсэн юм бэ тий. Тэгээд Монголд ерөөсөө эмчлүүлэх одоо боломжгүй гэсэн байгаа. Яг тэгвэл зүрхний одоо цоорхон их томорсон гэж ярьдаг шүү дээ. Энэ талаар яг энэ талаар жоо яриач. За баярлалаа. Хоёр охин маань одоо тэгээд инх билэг маань анх нэг тэлхээс төрснийхэн дараа нь эмч үтсэн нөгөө хяналтанд үздэг эмч нь бол үтсэн. Тэгээд үзээд танаа хүүхд жоохон зүрхний темтэй байж магадгүй юм байна шүү. Тэгээд 3 сарын дараа эхнэлхсэн зүрхний тасагт нь ирж үзүүлээрэй гэс. Тэгээд 3 сар болоо битээр бас яг зүрхний цорхооч гэж бодоогүй. За одоо ямар юм болоо гэл их бодоогүй жаа. Тэгээд очиж үзүүлсэн жаар нь танаа хүүхд зүрхний цорхоотой байна гэд. Тийм мэдээ сонсоод маш их цочирсан л да. Тэгээл битээр чинь тэгэл за одоо тэгээ зарим хүмүүс нь лах дээр тэгэл цорхоо нь хүүгддэг гэл. Тэгэл тэрэнд нь бас итгэл агаард байвал сайн гээл тэгэл хөдөөчгөл авч явлаа. Тэгээд бас энэ намар ирээд үзүүлсэн чинь цорхоо нь бүр томорцсон байна гэл. Тэгэл бас жоохон тиймэрхүү боллоо. Тэгэхээр ерөнхийдөө цоорхоноос битүүрч одоо нөхөгдөх боломжгүй байна. Тий, ерөнхийдөө бол эхний 2-3 сард бас мэдэгддэг юм байна. Тий, хүүхдийнхээ бас биений ослоос ч юм уу тий. Тэр юу зүрхний цоорхоноос хэмжээнд бага тохиолдолд бол өөрийнхөө аясаар бас жилэрх цусан бас анчдаг. Тэгж дэрдэг. Манай охиных болохоор бас тийм боломжгүй болчихжээ. Заавал дагалгаагаар эмчлэгдэх боломжтой гэж хэлсэн баг. Инх билэг охин маань одоо яг миний ажил сууж байна. Тэ. Яг одоо нөгөө зүрхний цооролттой төрсэн охин маань. Тэгээд яг нөгөө эхийн хөвлөд байхдаа зүрхний цооролттой байсан болохоор бас нэг дасан зогцоод одоо ингээд харахад тийм ээ бас ингээд тоглоод ямар ч сан жирийн үхчийг инээ танаагаад хөлд орцсон энэ хоёр маань ингээд хөөцөж тоглоо явж байна. Тэгээд дараа нөгөө яг төрснийхэн дараа олдвол маягаар одоо хэрвээ зүрхэн цоорох юм бол тийм ээ зүрхэн цоорох юм бол хүндрэлтэй унтж байгаа л ерөнхийдөө амиа алдах юм аюултай эрсдэлтэй байдаг. Тэгээд инх билэг охин маань ерөнхийдөө яг хөвлөнд яг зүрхний цооролттой байсан. Яг хөвлөнд нь бол мэдэх боломж аваагүй. Манайд бол тийм аппарат бол байхгүй юм билээ. Гадаадын улс оронд бол ерөнхийдөө тийм ээ хөвлөд нь багтан за зүрхний цооролттой байх шүү, ийм байх шүү гэдгийг нь үзчихдэг аппараттай багаж тоног төхөөрөмжтэй болцсон. Манай хувьд бол тийм биш болохоор төрсний дараа нь яасан. Тэгээд яг ингээ хөвлөд зүрхний цооролттой байсан нь бас их давуу талтай болж байна. Яг нь ерөнхийдөө зөвхөн сайнаар ярил. Гэтэ ерөнхийдөө давуу тал гэж байх уу. Яагаад давуу тал вэ гэж яхаа болохоор одоо нөгөө дасан зогцсон. Яг хөвлөд багтаа зүрхний цоролтойс болохоор дасан зогцсон. Тийм болохоор бас нэг хэд хоногчсан хэдэн жил ч гэсэн ямар ч нэг ойрын нэг жил хэдэн сар мартаад бас нэг гайгүй яваад байгаа.
Тэгтээ бол одоо бол их хүндэрсэн тийм ээ. Мэдээж бол томорсон. Одоо бол бас хэцүү болсон байгаа. Тэгээд Солонгос улсыг зорих болсон байгаа. Хамгийн гол нь Солонгос улсыг зорж одоо яаралтай бас хагалгаанд орно. Хагалгаанд ороход бол мэдээж нөгөө л нэг асуудал ба мөнгөний асуудал тийм ээ. Ер нь хичнээн төгрөг гэсэн бэ одоо. За одоогийн Солонгосын талаас бол бидэнд мэдэгдээд байгаа нь доотлол нь бол $30,000 гэсэн. Тэгээ одоо бид нэр бас эхний удаа бас хамаатан содон найз нөхөд албан байгууллагын ажлынхантаа бас ингээд хандаж хэлэхэд бас бидэнд бас тодорхой хэмжээгээр тусал дэмжлэг бол өгч байна. Тий. Тэгээ ерөнхийдөө одоо байдлаар бол 50% нь бол олдчихад л явж байна. Тэгээд ер нь мөнгө төгрөг нь бас зэгцрээд хаалганы зуртал нь 100% биелчих юм бол тэгээд хизээ жоохон бэлэн байгаа. Одоо энэ эмнэлгийн хяналтанд байгаа үед нь бас үзэж харж байсан эмчнэртэй бас их талархаж байна. Тэгээ энэ болохоор сонготой эмнэлэг, тэгээ нэгдсэн 3 дугаар эмнэлэг, тэгээ их нэлгсэн эмчнэр бол яг цаг тухайн үед нь бас миний охины зүрхний гажигын талаар бас ингээд эход бас цаг тухайн үед нь мэдээд бид нарт мэддэгдээ явж байгаа. Тэгээ энэний үндсэн дээр бас одоо яг хаалгаанд орох боломжтой эсэхтэй. Тэр талаас нь бас маш гоё зөвлөгөө өгч байгаа учраас бид бас урам зоригтой байгаа. Тэгээ монголчууд ер нь найз нөхөд хамаатан садан те намайг таньдаг хүн болгон туслах дэмжийг чин эрмэлзлээр одоо бидэнд хандж байгаа учраас миний охин бас эмчлэгдэх байх гэж бас найдаад л байгаа л та тийм. Монголын ард түмэн бол үнэхээр сайхан сэтгэлтэй байдаг. Яг одоо та бүхэн манай нэвтрүүлгийг хүлээн авч үзээ сууж байгаа бол энэ инх билег охинд маань тусуулаад Монголын ирээдүйн бас энэ хөөрхөн охинд тусуулаад бас энэ эмчилгээнийхэн зардалд өөрийн гэсэн одоо чадлаараа яг одоо бидний доор гарч байгаа энэ тусгай дугаар мессеж рүү одоо мессеж чи таны данснаас 550 төгрөг өгнө. Тэгээ энэ таны мөнгө бол асар их бас тус дэмжлэг болно. Та бүхэн мессеж өчөж болно. Мөн одоо яг энэ доогоор гарч байгаа энэ дөрвийн маань одоо хандвийн тансуугаа. За эрхэм хүндэт үзэгчдээ ард түмний өндөр асуудлын мөрөөр нэвтрүүлэг үргэлжлэн та бүхэндээ хүрч байна. Ингээд бүрэн төгс бит хоёр ямар ч нэг хаал дүрэгт барилах нэг гадаа ойпсын гадаа хөрөлцөн ирээд байна. Тэгээ энд бас нэгэн хамт олон бас мөнгө хандив үргээ тусалцаа үзүүлээгээд дуудсан. Тэгэхээр ямар ч зэн бүрэн төгс битээр одоо ийшээ орё ямар хүмүүс бас тусалж дэмжиж байна тийм ээ. Яа бас мөнгөнд тусалцаа үзүүлж байгаа энэ эмчилгээний зардалд нь одоо тус болохоор бас энэ хамт олон бас ажиллаж байгаамаа. Тэгээ ямар ч зэн биднийг өнөөдөр хүрээдэр гэж дуудсан. Одоо ямар ч зэн ийшээ хоёул хамтаар идэх үү. За тэгээ ингээд бүрэн төгсийн ил билег охинд одоо тусалж байгаа сайн сайн юм бас үргэлжилж байна үзэгчтэй. За Хорвоо дэлхий сонсон ээжийн бүэн анхны дуу сайн байцгаана уу? Роял телевизийн хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Бид та бүхэнд охиныхаа талаар загтлаар мэдэгдэж тусламж хүсэх гэсэн юм. Охтуудыг маань бүрэн төгсийн инх билег, мөнх билег гэдэг. 2011 оны 12 дугаар сарын 3-нд эхнэлгсэн эрдэм шинжилгээний төвд мэндэлж эцэг их ахан дүүстэй баяр баясгалан авчирсан билээ. Гэвч охин инх билег маань төрөлхийн зүрхний цорхоттой төрснийг эмч нар мэдэж өдийг хүртэл эхнэлгсэн эрдэм шинжилгээний төвд хяналтанд явж байна. Октод маань ой өнгөрч байгаа. Гэсэн ч инх билег охины маань зүрхний цорхоог зайлшгүй нүхэн эмчлүүлэх шаардлагатай гэд хагалгаанд нь шаардлагадах хөрөнгө мөнгөний бэлтгэлтэй байхыг зөвлөсөн юм а. Иймд элэгнэгт ахан дүүс та бүхнээс тусламж дэмжлэгийг эрхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Охинд минь тусалж тусламжийн гараа сунгахыг хүсэн энэхүү цагтлаа бичлээ. Та бүгдийн халуун сэтгэл охинд минь гэрэл гэгээ болон ирж эрүүлэх эх орондоо хэрэгтэй эргэн болно гэдэгт бид итгэж залбирч сунаа. Бүрэн төгсийн гэр бүлээс 2013 оны 1-р сарын 13. За тэгэхээр үзэгчтэй бүрэн төгс бит хоёр бас энэ хөгчөн группийн байранд орж ирээд байна. Түрүүн бас гадаас хэлжсэн ямар хүмүүс одоо туслахж байгаа хайдуулаа хамтдаа ороод сонирхъя гэдэг чийсэн. Тэгээд энэ хүмүүс маань болохоор хөгчөн групп гэдэг байгаа. Хөгчөн группийн захирал Пүрбаатар гэж ах байгаа. Энэ ах маань болохоор одоо Сонгон архин дүүргийн тийм ээ. Сонгон архин дүүргийн ардсан намын одоо шинэ удирдлагууд. За тэгээд одоо Сонгон архин дүүрэгтээ тэгээ намын дараагаар сонгогдсон шинэ удирдлагуудын хүн байгаа. Дарга хүн байгаа. Пүрбаатар гэж ах. Мэдээж одоо хөгчөн групп. Тэр бид нар ирсэн юм чин
одоо өөрийнх нь өрөөнд нь орох чинь ямар ч сан бид нартай уулзъя тэгээд тусалт дэмжиж гисэн. Тэгээ манай бүрэн төгс маань болохоор өөрөө болохоор хөдөө орон нутгийн иргэн байгаа. Тийм болохоор одоо бас хотод ирээд бас нөгөө сонгон хайрхан дүүрэгт төр одоо бас оршин сууж амьдарч байгаа тий. Тэгээ мэдээж энэ сонгон хайрхан дүүргээс бас гарсан одоо энэ Пүрбаатар дарга маань бас бидрийг бас хүрээд ирээчээ тий. Бас ингээд мөн их бэлэг охинд маань бас тусалъя гэд автаа нас уулзъя гэд бас дуудсан. Ингээ хамт дорох байлаа. За тий. Орчоо тий. За сайн байна уу? За ингээд Пүрбаатар дарагт бас биднийг бас дуудаад туслая гэсэн юм аа. Тэгээд бид нар бас ирж байгаа юм аа. Хамт олноор бөөнөрөө байгаа юм байна, тийм ээ. За энэ нөгөө манай их бэлэг охины аав нь байгаа. Тэгээ одоо яг нөгөө зүрхний цооролттой гээд яралтай хагалгаанд орох одоо шаардлагатай болсон байгаа хүн байгаа. Тэгээд та бас тэгээ бас энд сууж байгаа хүмүүсийг бас танилцуулаач. Тэгээд бас ямар хөгчөн группийн захирал бол мэдээж бол та. Тэгээ мөн одоо энэ одоо группээс ямар хүмүүс одоо тусалж байгаа юм тийм ээ. Ямар байдлаар одоо тусалцаа үзүүлэх гэж байгаа юм гэдгийг бас та яриач. За манай хөгчөн групп бол одоо энэ Хавдраггүй Монгол үндэсний сан гэдэг ерөнхийлөгчийн ивэлдээр байдаг. Энэ сан одоо бас ивент итгэж тодорхой хэмжээгээр тусламж үзүүлдэг. Сая одоо манай менежерүүдэд хандаад манай энэ одоо сайхан ирээдүй болсон нэл хурсын маань энэ одоо олдмол энэ өвчнийг эмчлэхэд хөрөнгө мөнгөний тусалцаа үзүүлээч гэсэн ийм хүсэлт гарсны дагуу одоо манай компанийн манай дүүргийн бас одоо сонгон хайрхан дүүргийн иргэн байгаа. Ингээд сонгон хайрхан дүүргийнхаа намын хорооны би өөрөө тэнд сонгон хайрхан дүүргийн намын хорооны ардчилсан намын одоо дарах хийдэг. Тэгээд та шинээр одоо сонгогдсон тийм. Сайхан шинээр сонгогдсон. Тэгээд ардчилсан намын даргийнхаа хувьд сонгон хайрхан дүүргийн одоо иргэнийх нь хувьд одоо энэ дүүргийнхаа намын хорооны гишүүдтэй ярилцаад удирдлагуудтай ярилцаад ингээд компаниасаа бас намаасаа тодорхой хэмжээний хандив үзүүлж ингээд цаашид энэ охины эрүүл мэндийн байдалд анхаарал тавьж ажиллана гэсэн ийм юу одоо санаа бодолтой бид нар ингээд байж байгаамаа. Одоо энд яг одоо шинэ удирдлагууд одоо танай намын тийм ээ гişүүд байгаа шиг та танилцуулаач. За энэ манай дэд дарга даваажуу гэдэг юм байна. Тийм манай камертаас харуулсан. Тий. За манай хэрэглэх газрын дарга Төмөр гэж хүн байна. За манай зөвлөлт зөвлөлийн гишүүн Баяр сайхан. За зөвлөлт зөвлөлийн гишүүн Ариун болд. За зөвлөлт зөвлөлийн гишүүн Бадмараг. За зөвлөлт зөвлөлийн гишүүн энэ хүн манай бас нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч. Инх сайхан та бүхэн сайн таних байх төгсгөл үйлчлэгийн компани. За ингээд манай энэ одоо намын цаашдын үйл ажиллагаа бол одоо нийт гишүүд одоо нийт жирийн иргэд рүүгээ чиглэсэн ийм арга хэмжээ ийм үйл ажиллагаа явуулна. За энэ дээр яг нэг онцлог болгоод дуртахад манай компани Хавдраггүй Монгол одоо төрийн бас байгууллагыг ивент итгэж явсныхаа хувьд одоо Монгол улсын ерөнхийлөгчөөс одоо дурсгалын үзэг хүлээж авсан байгаа. Манай ерөнхийлөгчийн сонгуул маань одоо бас удахгүй болох гэж байна. Үндсэндээ бол товон зарлагдаад сонгуулийн бэлтгэл ажил бол хангагдаад явж байгаа. За энд бол одоо манай дүүргийн намын орооны гишүүд одоо шинэ удирдлагууд бол одоо маш эрч хүчтэй ингэж орж байгаа. Одоо ерөнхийлөгч одоо ардчилсан намаас бол Монгол улсын одоогийн ерөнхийлөгч Захаагийн элбэгдэрж байгаа маань бол одоо дэвшиг нь бараг ойлгомжтой байгаа да. Тэгээд одоо энэ хүн маань Хавдраггүй Монгол үндэсний тийм сан байдаг. Монголын одоо хавдрын хэсэг тэмцэх. За хатагтай тэргүүн хатагтай тэргүүлдэг. За энэ санд одоо манай компаниас өмнө нь одоо ивент итгэж гар бие оролцож ингэж явсан. За тэгээд энд оролцлоо гэд намын шугамар биш шүү. Тэр одоо буйны одоо Слиман шугамар Монгол улсын ерөнхийлөгч маань бас энэ дурсгалын үзгэн гардуулж байсан юм аа. За тэгээд тэн дээр энэ үзгээр бас өөрөө яг юм бичиж байгаа шүү тийм ээ. Тэгээ өөрөө гарын үсэг зураад одоо энэ юу байгаа энэ Хавдраггүй Монгол тэр юунд одоо өгсөн юм аа л
нөгөө өргөмжлөл зурж ах шиг байгаа юм тий. Тэгээд нэг юм яасан энэ одоо очиж ингэж манай компанид ингээд дурсгал болгож өгч ирсэн юм аа. Тэгээд энэ үзгийг бол би одоо маш их хүндэтгэж явдаг. Тэгэхээр та бас нэлээд олон иргэнд ерөнхийдөө хүмүүст бас гар бие оролцож бас энэ одоо байгууллагатаас хандив тий бодит одоо хандив тусалцаа үзүүлж ингэж явж байгаа юм байна тийм ээ. Тэрийг бас үнэлээд бас манай Монгол Улсын ерөнхийлөгч Захиагийн элбэг дорж маань бас дурсгалын үзгээ бас гардуулжээ. Бас их гоё юм. Бас тэгэхээр бас ер нь олон хүн туслах нь шүү дээ. Тийм бас олон хүн тусалж байсан л да. Зүгээр яг тэр энэ гэж нөгөө үнэн оноод үгүй. Энэ санд мөнгө өгчдөг. Энэ мөнгө маань бол цаашаа Монголын одоо хавдар туссан одоо эмчилгэх шаардлагатай тийм үү. Тийм олон хүмүүст одоо цаашаа бол тусламж болоолачдаг. Ийм л зарчимтай л да. Тэгээд би яг өгөхөр энэ хоёр охины одоо юу зориулж одоо 500 мянга хоёр их хүн байгаа. Тэгээд 1 сая төгрөгийн энд өгөө гэж бодож байгаа. За энэ бол яг өгөхөр одоо компаниас авал 500 мянга нь бол одоо манай компани ажилчид энийг санаачилсан. Тэгээд Хөгчон группийн тийм Хөгчон группийн ажилчид цалин дээрээсээ одоо 10 мянган төгрөг ягаад манайх нэлээд их ажилчтай ингээд нэг 500 мянга болсон. За 500 мянга нь болохоор бол би хөөсөө гаргаж байгаа. Ингээд 1 сая төгрөг нэмэр болох байхаа гэж бодож чинь тэгээд тэглэв яах вэ? Бид нар бол одоо сонгон хайган дүүргийн арц намын шинэ удирдлага томилогдоод удаагүй байна. Яг энэ цаг мөчид бас энэ цаахан энэ залуу гэрүүл те хүн гэдэг бол энэ бол хамгийн их нандин эрдэнэ. Энэ нандин эрдэнэ бас энэ хүний төлөө одоо бас бидний энэ тодорхой хэмжээний хандив цуглуулад өгж байгаа их баяртай байна. Цаашдаа бид нар бол одоо ийм олон арга хэмжээний зохион байгуулах одоо нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаануудыг бас явуулж явах тийм бодолтой байгаа. Энэний нэг илэрлэл нь бол энэ арга хэмжээ болж байна. Энэ хөлийг охиндоо одоо сайхан агалгааны амжилттай болоод илүү бүтэн болоод ингээд их орондоо ирээрээ. Тэгээд эрүүл их сайн сайхан үнэсгээ танаа гэрүүл алж байгаа л за түрүүний хэлсэн мөнгөний бүтээн дотор байж байгаа. За тэгээд үжилт төсөө. За энэ манай компани танилцуулга байгаа. Энэ танилцуулга энэ миний нэг зүгээр манай гэрүүлийн хүмүүний амьдрал сэтгүүл дээр ингээд нэг удаа гарсан. Тэр сэтгүүлийг ивент тэтгээд өөрсдийнхөө одоо амьдрал хавг яасан. Тэгээд энэ манай гэрүүлийн амьдралыг түүхийг өгүүлсэн нэг юм сэтгүүл байдаг. За энийг ингээд та бүхэн дурсахъя. За энэ сэтгүүлийг одоо эрхэм сэтгүүлч та нар ч гэсэн одоо баярлалаа тэнд. Дурсахчи. За энэ операторд өгөөрэй. За тий. За тэгээ бас манай бүрэн төгс бас энэ цагаан одоо ах нарт бас тийм ээ сэтгэлийнхаа урмынхаа үгийг бас хэлэх байхаа гэж бодож байна. За юуны өмнө Хөгчөн группийн ерөнхийлөгч Бүрбаатархтаа маш их баярлж байгаа илэрхийлж байна. Тэгээ бас банкийн хамт олондтой бас маш их баярлал талархаж байгаа илэрхийлж байна. Тэгээд миний охин бас одоо ойрын хугацаанд бас гадагшаа бүтнээр Солонгос улс руу хагалгаанд явна. Тэгээд хагалгаа нь ер нь бол эмчнэрийн хэлж байгаагаар нэг 95% бас магадaltaй гэж үтсэн. Тэгээд тэрийн сонсоочсон бидэд баярлалаа. Одоо хамгийн гол нь яралтай бас хагалгаанд оруулах шаардлагатай байгаа энэ үед та бүхэн манд ингэж тусалж дэмжиж байгаад маш их баярлж байна. За баярлалаа ингээд та бүхэнд. За ингээд Бүрбаатар дарагтаа их баярлалаа. Та бүхэнд бас үнэхээр их баярлалаа. Тэгээд одоо бас бүгдэнтэй бас ингээд зааны гараарч да. Үнэхээр гоё одоо хүн тусалж байгаа. Сэтгэл байгаа. Энерги сайхан энерги суг явж байгаа шүү. Тэгээ эрүүл бол нэг 100% гэж сайн яваад ирээ. За баярлалаа Бүрбаатар аха. Тэгээд бас та бүхний бас сайн үсээ бас олон хүн тус олж тий олон хүнд бас буян болж яваарай гэж та бүхнээс бас хүсэж байна. Үнэхээр их баяртай байна. Өнөөдөр бас яг ингээд бодиттой тийм ээ. Яг ингээд шууд ингээд дуудаж ирээд мөнгөнд тусалцаа үзүүлж байгаа хүн бас их ховор байгаа тийм ээ. Тэгэхээр бас та бүхэнд бас үнэхээр их баярлалаа. Баярлалаа шүү. Тэгээ бодит үгдийн бас одоо Солонгос руу эмчилгээнд явах зардал маань бас одоохон хараахан хүрээгүй дөнгөж талдаа л орж явна. Тийм болохоор ингээд та бүхэн шиг ийм олон сайхан хүний тусалцаа дэмжлэгээр бид нараас удахгүй бас явах байхаа эмчилгээнд бас орох байхаа гэж найдаж байна. За баяртай. Баярлалаа ах нартаа. За ингээд Royal HT залуусын телевиз арт түмний энэ дээр асуудлын мөрөөр нэвтрүүлэг үргэлжлэн та бүхэндээ хүрч байна. Ард түмний дуудлагаар 1941 бид эрс мэдээлнэ. За эрхэм мэдээд үзэгчдээ бид сая сонгон архин дүүргээс гарсан бас ардчилсан намаас гарсан дүүргийн одоо шинэ удирдлагууд болон зам одоо Бүрбаатар дарагтай одоо уулзлаа. Бүрбаатар дарга маань саяхан бас одоо ардчилсан намаас сонгогдсон. Тэгээ мөн одоо энэ Хөгчон группийн захирал байгаа ерөнхийлөгч. Тэгээ Хөгчон групп гэхээр бас энэ Жетро хүнсний дэлгүүр ордог.
Мөн одоо энэ хажууд байгаас энэ Америк барааны одоо дэлгүүрөөс ордог байгаа. Тэр дэлгүүрийн хамт олон бас энэ зөвхөн одоо бас тий компаниас гадна ажилчид нь бас энэ дэлгүүрийн ажилчид өөрсдөөсөө бас тусалъя, дахиад бас хандив болъё. Энэ дэлгүүрийн хамт олон шүү тий. Группээс сая бол мэдээж бас тусалцаа энэ дөр өргөсөн. Тэгээд бас яг ингэ бодиттой бол яг албан байгууллага ингэж хандив бол өргөж байгаагүй. Манай бүрэн төгсгийн байгуу нөгөө ажлынхан тий ажлынхан хүмүүс тэгэл ах トゥ хамаатан цаад найс нөхдөд л ерөөхдөө ингэж тусал дэмжиж байгаа. Тэг ингээ бодиттойгоор ингэж тусалж байгаа компани бол мэдээж энэ хөгчмөн групп байна. Тэг үнэхээр их баярлалаа. Их сайхан байна, сайхан сэтгэлдтэй байна. Бид хоёр ингээд ямар ч дэлгүүрийн хамт бол бид нар бас тусдаа бас дахиж бас туслана ханд өргөнөө ороод ирээрэй гэсэн одоо хойлоо бас ийшээ орё тийм ээ. За ингээд их бэлэг охины аав бүрэн төгс бид хоёр бас аяллаа өргөжлүүлж байна. Тэгээд ямар ч зэ ирээрэй гэсэн газар руу одоо бид нар очиж тийм ээ хүн тусалцаа үзүүлэе гэж яхад нь одоо ямар ч зэ яавшлал одоо ирсэн үнэхээр их бодтойгоор үнэхээр их одоо тусалж байна сайхан байна үзэгчтэй. Монголын ард түмэн Монголын иргэн бүр бас сайхан сэтгэлтэй байдаг. Энэ дээрээс бас харагдаж байна үзэгчтэй. За ил орё. Ард түмний дуудлагаар 1941 бид эрс мэдээлнэ. За үзэгчтэй бид нар ингээд Америк барааны дэлгүүр зам одоо Жетро хүнсний дэлгүүр гээд ажилчид бас туслая гэсэн. Тэгээ Жетро дэлгүүр дотор яг одоо орж ирээд байна. Тэгэхээр ингээд манай Жетро дэлгүүрийн ажилчид бөөнөрөө бүгдээрээ бас ингээд тусалж байгаа их бэлэг охинд маань. Тэгээ бүгдээр бас ажилттай байна л да бас бужигнаад бас төлөөлөл болоод бас энэ хоёр ажилтан байна. Ингэр дээр нь бол мэдээж одоо ундрах гэж одоо бодолтогч байна. Таны нэр юм лээ? Батуулт. Батуулт. За тэгэхээр бас манай их бэлэг охины аав нэгаа бүрэн төгс тий. Тэгээ бас та бүхэн бас Жетро дэлгүүрийн хамт олон бас дангаараа тий ажилчдаараа ингээд туслая, ханд өргөё гэдгийгс юм аа. Тэгээ бид нар бас ороод ирлээ. Ямар тий тусалцаа үзүүлэх чинь, яах чинь бас та бүхэн бас их бэлэг охины аав нас байна. Сэтгэлийнхээ өгийг, урмынхаа өгийг хайрлаад удахгүй бас Солонгос улсыг бас зорино. Тэгэхээр эмчилгээний зардалтаа бид нар ерөөхдөө бас цуглуулаа явж байгаа боловч одоо эмчилгээний зардал одоо талдаа орж яваа. За тэгээд яг ингэж бодиттой, дөрвтөө бас тусалж байгаа хүмүүс бол ерөөхдөө ховор. Гол тусалсан хүмүүс нь бол мэдээж бүрэн төгсийн одоо ажлынх нь хүмүүс тэгээд найз нөхд нь ах トゥ хамаатан садна гэд. Тэгээд хэдийгээр одоо байгаа болцоогоор тусалж байгаа боловч энэ эмчилгээний зардал одоо хаач хүрэхгүй байна. Тийм ээ бас хэцүү өндөрлөлтөй байгаа. Яг энэ үед та бүхэн бас ингэж бодиттойгоор биднийг дуудаад өөрсдөө ингээд тусалъя гэдэг ингээд дуудсан. Тэгэхээр сайхан зүйл болж байна л тоо. Тий энэ мэдээллийг юунаас авсан л да. Интернетээс аваад манай дээдлийн нөгөө компаниас анх аваад санаачлаг гаргаад хамгийн гол нэг жоох хүүхэд тэгээ хоёр ихэр хүүхэд тий хоёр ихэр хүүхдээ нэг нь гэсэн тий тэр онцгой их анхаарал татаад манай ажилчид бүгдээрээ санааш болоод өөрсдийнхөө цалингаас яа гэсэн ханд өргөцгөөе эмчилгээний зардалд нэмэлцгээе гэдэг бүгдээрээ шийдцгээсээ тэгээд өнөөдөр та бүхэн манай ажил дээр үргэлжлүүлсэн байна тий. Тэгээд одоо юу вэ гэдэг ханд гартуулж өгөө тий. За тий тэгээд далаа тусал нэмэлгчээр тэгээд багч гэсэн энэ хамт олноосоо бүгдээр ингээд цуглуулсан байгаа. Тэгээд хамт олныг яаж тусалсан бэ? Бүгдээрээ л нэг хүүхдтэй хүмүүс бүгдээрээ л аав ээжүүд болохоор тэгээд хамгийн гол нь хүүхдийн бодоол тэгээд ирээдүйд боловсралтаасаа ээж авдаа цустаа дэмтэй хүүхд болоосаа гэж бодоод бид нар тусалж байна. Тийм. Тэгээд өчигөн хамт олонны зүг бас ингээд цуглуулсан мөнгө байгаа. Тэгээд Монголчууд одоо эмчилгээний зардалтанд бас нэмэр болж байгаа хичнээн төгрөсөн болоо. Яас ажилчтай хэдэн үнэтэй гэд бас тий хичнээн хүн тусалж байгаа юм шиг. За яг мөнгөний тоол хамаагүй тий. Яг нийт одоо дэлгүүрийн хамт олон гэдэг инхээр хичнээн ажилтан хичнээн хүмүүс 40 гаруй ажилчин тий. Тэгээ бүгдээрээ нийлээд тодорхой хэмжээний цалингаасаа бүгдээрээ 10 15 гэдэг өөрөөхөө сэтгэлээсээ хандилцгаа гээд бүгдийн одоо нөгөө танаа хоёр охины чинь зургийг бид бүр наагаад юун дээрээ наацсан байсан. Тэгээд яасан энэ нөгөө нэг бараг 7 хоногийн өмнө жихөө манай юун дээр ажил дээр анх мэдээлэл ирээд явсан. Тэгээд өнөөдөр гардвал юу болж нэг 300 гаруй мянган төгрөгийн бид нэр юу нийт ажилтнасаа цуглуулж өглөө. Тэгээд давд нь гарч өгөө дөө. Тэгээ сая мэдээж бас компани бас бүрэн төгсдөө болон тий одоо энэ охинд хандаж бас юу гэж хэлмээр байна. Тэгээд эдгээд хоёр хөрхөн охин байлаа. Тэгээд эдгээгээд
ягаад ирээрээ л хэлээ да. Тэгээд амжилт хүсье. Тэгээд хурдан идгээд ирээрээ л гэж хэллээ да. Тэгээ нэг ирэхээр нэг би эдэнд хийхрээд гайг болоод ирэхээр нь те сайхан болоод ирэхээр нэг энийг үрнийг орж ирэх байх хоёр хүүхдээ гэдэг үү? Тэгэлгүй яг хөө Жетрэ дэлгүүрийн хамт олонд юм. За ер нь Жетрэ дэлгүүрийн хамт олонд маш их баярлал талархаж байгаа илэрхийлж байна. Тэ ерөнхийдөө миний охины бас хаалганы зардалд далай тусал нэмрэгчээр те ингээд сэтгэлийнхаа нормыг хайрлсан үгээр дамжуулж те бас мөнгөнд тусламж үзүүлж байгаа явдалд нас маш их талархаж байна. Тэгээ та охины бас амжилт хүсье. Тэ дэлгүүрийн хамт Мэдээж одоо тэгээд удахгүй эдгэрээ сайхан болоод ирэхээр нь тэгээ бас мэдээж имжлэгээ хэлгэсний дараа хаалганд орсны дараа бас нэг хэдэн сар ч юм уу бас нэг гам мам бариад бас яах бах. Тэгээд нэг наата цаантаа гарч тоглож инээ санаадаг болохоор энэ хоёр их хүүхдэд дагуулад энэ хоёр маань бас тэгээ хамт олон дээр нь бас ирэх баха дэлгүүрээр нь орох бах тийм ээ. Тийм танилцуулаад бас үйлчлүүлээрэ гэж хэлмээр байна. За баярлалаа ингээд Жетрэ дэлгүүрийн хамт олондоо үнэхээр их баярлалаа. Үнэхээр их бас тусалж байна. Бас ингээд ард түмний чөлөөтөн дээр асуудлын мөрөөр нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Бид нэр сар зүйлийн хажуугаар бас сайн зүйлийг бас үзүүлье гэж бодож байна. Бид нар бас ард түмнийхаа дэмжлэгтэйгээр ард түмэндээ иргэд ард түмэн нэгэндээ бас бодитойгоор бас тусалж байгаа гэдгийг бас та бүхэндээ бас харуулхад бас таатай байна. Ингээд монголчууд бид нар эвтэй байх төвчтэй бид нар л нэг нэгнийгээ ихгүй бол өөр бид нарыг хинч харж чадахгүй. Ингээд та бүхэндээ үнэхээр их баярлалаа. За ингээд нэвтрүүлгээ үргэлжлүүлэн та бүхэн үйл авч үзээрэй. Хорвоо дэлхийд ганцаараа биш хоёулаа болж мэдлчихэд хорвоо дэлхийгээс харин нэг нь явах учиргүй. Хорвоо чи ямар хатгүй юм бэ? Хорвоод хоёулангийн үлдээх хувь тавилан чамд байгаа. Хоёр хос үрийг минь бүү салгаач. Хорвоо чи ямар хатгүй юм бэ? Энэхүү Монголын ард түмэн тав өхний тусламжтайгаар хорвоод мэдлсэн хоёр үр минь хоссоор үлдэх болно. Хорвоо дээр бид нэг нэгнээ л дэмжиж амьдрахгүй бол өөр хэн биднийг дэмжих вүлээ? Ройл HD залуусын телевиз сайн үлсийн аян үзэгч та бүхэн инх билег охинд маань амьдрал хайрлаж тусламжийн гараас сунгана гэдэгт бид итгэж байна. Монгол улсын үндсэн хуулийн 1-р бүлэг 3-1-ийг санагдав. Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Ажил үйдэл, ядуурл, архиталт, авилгал, хээл хахуул, бурангүй үзэл, усрамгүй үйлдэл газар авлаа. Бид үргэлж ард түмнийхээ талд хатуу зогсно. Эх орон бол ард түмэн бол эх орон. Эх орон ард түмнийхээ сайн сайхны төлөө ард түмний чөлөөтийн дээр таны дээр бид